За 2025 он маань бидний хувьд маш өвөрмөцөө жил байгаа. Зөндөө олон баярууд давхцсан жил болж байгаа учраас бидэд эртнээс төлөвлөөд өвөл нэг сард халуун орон Таиландд гэр бүлэрээ уулзаж хэд өдрийг аятгахтаа амралт зугаалаад өнгөрүүлье гэж төлөвлөсөн байгаа. Тэгээ бүгдэд нь урилга өгснөөр манай талаас ээж маань миний доотлын дүүтэй ах маань бэрэгчтэй их нартайгаа Солонгосоос манай том ах маань ихнэр охинтойгоо тэгээд манай хадам аав минь хантайгаа за миний унган бага минь найз бүлтгэр алагнууд найз маань гээд би тэгээд 12лаа цуулахаар боллоо. Тэгээд орноос ирээд уулзсан чинь ярих юм ихтэй байлаа. Монголоос ирсэн хэд маань, Солонгосоос ирсэн хэд маань гээл бүгд аян замдаа яаж явж ирв гээл ах маань бэрэгч маань бүр ингээд газраар яваад тэгээд би ч ингээд хоцор гээд уртудаа аялж агаад ирсэн бас. Тэгээ бүгдээрээ эхнийхээ уулзсан өдрөө бүр би яаж явж ирсэн хаагуур яаж яв замдаа юу тохиолдов гээл өчнөө гойцондоо олонгой сонирхолтой юмнууд ярьлаа. Дээрсэн оройн бүгдээрээ альжуулаад тайллаа байрлаж байгаа байрныхаа бариндаа байдаг бассейндээ сэлээд биеиндээ сэлгийг заагаа сэлж чаддаг нь сэлж чадахгүй нь биеиндээ заагаад тэгээд оройг өнгөрүүллээ. Тэгээ бид нэр бүгдээрээ ингээд уран цаварж ирсэн. Тэгээд ээж хоёроо тусгаар бодлын үдэнд очисон ч бүр алцахгүй хоёул үржигтэй хөргмөрж ирсэн. Алагнууд найз маань ч гэсэн их цаглаг явж байсан шүү. Анх удаага аялж байгаа хэд эднэр маань бүр маш сайн байсан. Тэгээ байрлаж байгаа газар маань болохоор юм хаус вилла гэсэн үг. Ингээд дундаа бассейнтэй тэгээд ингээд тусдаа өрөөтэй хоёр хүний өрөөтэй гэсэн. Тэр нь маш их таалагдсан. Тэгээд галтгоон үүдэндээ өөрснийхөө хоолоо хийж идэх байж болох ч бид нарт өдөр болгон гадуур явж байгаа болохоор гадуур хоолсороо таарсан. Өглөөнийхөө цаг болохоор өрөөндөө захиалаад хоорондоо бөөндөө идэж болох байсан. Тэгэл ерөөсөө ингээл нэг өрөөндөө ороод ингээд таг болохгүй маш даваа чанартай юм билээ. Дундаа ингээд бисэнтэй галтгоодоо өрөөнүүдийг өөдөөдөөс арсан болохоор бөөндөө гарч ирээл дуртаа хүмүүстэйгээ бөөндөө ингээд яриад ерөөсөө зам ам хорой авахгүй завсар зайгүй байнга ярьсаар гал тэр ингээд энэ ингээд гээд зөндөө олон сайхан дурсамжуудыг ярьлаа. За Баатар ах маань нэг ах дүү хоёрынхоо багада ярьжсэн хоорондоо багада идчихсэн чихрээ бүр замынхаа нэг орос дэлгүүрээс судалдаж аваад тэр нэг ороо шарга илүү тэр чихрээ авчираад бид нэр тэрийг нэрийн сонсоол тэр чихрийг нь идээд бүр дурсамжийг яриулаад үнэхээр гоё байсан. Тэгээд ах маань бурхан болсон ах аав дүүгөрийнхаа тухай зөндөө олон гоё дурсамжуудыг ярьж өглөө. Тэгэхээр эрэгтэй хүмүүс хоорондоо маш гоё тийм ойр дотнод юм байна. Биенийхээ дурсамжуудыг бас мартдаггүй юм байна. Бидний мэдэхгүй зөндөө гоё яриаг ярьж өгсөн тухай үедээс бичлэг хийж аваагүй те маш их харамсаж байна. Яг нэг ингээд дундаа ингээд сууж агаад ярьж байхдаа бичлэг хийгээд хураачмаар юм бэлээ. Дараа нь сонсоход илүү гоё яг тийм бичлэг хийж байгааг болохоор тухайн үедээ тэр яриаг нь сонсоол энийгээл хөрөлтөөл тэгэл өнгөрөөсөн. Тэгэхэд бурхны орондоо аав ах том ах дүү гурваа маш олон гоё дурсамжууд инээдтэй хөвгчлөлтэй гоё яриануудыг ах маань биднэрт ярьж өгч сэтгэл зөрүүнд маш гоё тийм гоё нэг гоё тийм гэрэлгээгээ цацруулсан тийм юмыг үлдээлээ. Бид нар болохоор нэг охтууд болохоор ерөөсөө мэддэггүй юм байна. Тэд нэрийг одоо яаж тоглож исэн, яаж хоорондоо ярьдаг, өөртөг. Түүнээс ч нэг би бол өөрөө доотлын эмэгтэйдүүд өнөртөө яаж хийжсэн. Ингээл тиймэрхүү юмнуудыг бол аягүй сайн мэддэг. Гэхдээ миний хувьд бол юмыг бол нэг тийм мартаад бараг нэг одоо дээр бага юмнуудаа нэг санаад байдгүй. Баатрах хэрэгсмэн хоёрын хувьд бол аягүй сайн юмнуудаа санд юм билээ. Тухайд тэгжсэн гэд маш их яриануудыг ярьж өгч байгаа нь үнэхээр сонирхолтой байсан шүү. Энэ аялалдаа бид нэр заавал гаруулахгүй те биенийхээ дурсамжуудыг яриад сухал хамгийн гоё хамттай гоё байлаа.
Тэгэл өглөө нь босоод бүгдээрээ ингээ бөөндөө суугаал энэ ололоо ингээл өглөөнийх цаг уугаал яриад хөрөлтөөд ингээд суух дурсамж үнэхээр нэр өгөр хэлшгүй маш гоё дурсамж байлаа. Тэгэл маргааш нь бүгдээрээ машиндаа сууж байгаа л юм үзгээл явна да. Тэгээд үтсэн юм болгоно үнэхээр их таалагдлаа гээл жоохон ингээл ятраал жоохон ингээл ядарсан нойр урцсан байж хахад л энэ тэнд гоё инэттэй юм арай л энэ тэнд тийм гоё үзэж харж байгаа юм маш гоё багталтайгаар ингээл хүлээж аваад хөө ямар гоё юм бэ үлгэрийн оронд байгаа юм шиг үнэхээр гоё юм үзэж харж байна. Үнэхээр сэтгэл ханамжтай байна. Аялал өстой үнэхээр гоё байна. Хоёр дүүтэй баярлалаа гэл энэ сайхан гоё ийм гоё магтаалын баярлсан сэтгэлийн энэ гоё үгнүүдийг сонсоход үнэхээр гоё тааламжтай байлаа. Бүр энэ хэдэн жилийн ирч хүч энергийг бүр шингээж авлаа. Энд ирсэн ээж ааваас ахуулаад ах бэрхэн ич дүүнэр дүү маань хүртэл бүр үнэхээр сэтгэл гаргасан ямар гоё аялал вэ? Ямар гоё юм үзэж харж байна гээл хэлж байгаа үг бол маш гоё байлаа. Тэгээд миний одоо жоохон дараагийн аялалтай хэн нэгэн та нарыг гэр бүлээрээ аялж яах юм бол зүгээр л дүрс бай гэхэд яриаг юм бичгээд гоё ингээд юу хийгээд бичлэг хийгээд тавьчаараа дараа нь тэрээсээ ингээд гоё сонсож байхад ингээд тэмдэглээд авчиж байхад дурсамж гоё үлдэм бэ. Дараа нь юм влог бичлэгтэй бас оруулахад маш их хэрэгтэй юм байна. Би бол энийг хийнэ гэж бодож явж байгаад яг тэнд дунд нь орохоор өрөөсөө мартчихдаг юм байна. Би бол гэрээс ахархтаа заастаа яг л тэр өглөөний цаг уугаа суужаад мөн бүгдээрээ хоол идээ сууж байхдаа ярьж байгаа яриаг нь бичиж авах юм шүү гэж маш их толгойдоо бодож явж байсан мөртлөө яг дотор нь ороод мартчихсан. Тэгээд тэр гоё амттай яриануудаас нэгж бичиж авч чадаагүй дээ жоохон тиймэрхүү байна. Гэхдээ яг хүн болгоны ой тоонд нөлцсөн байх гэж найдаж байна. За ээжүүдийн заан дээр суугаад ээжүүдээр суухгүй л өрөвдөөдийн дээрээсээ суухгүй. Энэ хүрхэн амтыг ингээд зовоогоод ахыг халуун дотоо ингээд хүн дээр нь суугаад халуунд ядчих хат чинь чивдэр хоёлоо сууж зовоогоод явах үл ээж хоёлоо замдаа яриад хоёлоо дээр заан дээр суугаад буудлаа маань өшөд залбирч явсан. Энэ сайхан амтны минь урд удаа наслуулж хайрлаа. Баг зовоогоор өнөөдөр ингээд бит хоёрыг ингээд сууж агаад та уучлаарай. Бит хоёр яг алс холоос зарим ирсэн болохоор энэ хитгэн минут суугаал ингээд яаж аах шүү. Чамайг ерөөсөө зовоохыг хүсэхгүй байна гээл тэгэл манай уншаал бурганд ингээд миний сайхан амтныг амар амгалан тайван урт удаан наслуулж хайрлал ээж мөнгөр манай уншаал яваадсныг хөөргөө. Тэгээд тэрийг харахад амтныг хайрлах байгаль дэлхийг хайрлах сэтгэл маш хэцүүсэн. Охин маань бас аюу тэгсэн. Ээж минь бистэ дээр нь хөлөөч тавьж чаддаг хүмүүс зааныг уулан суудсан байгаа шүү дээ. Хөөхт чинь ийм хөөрхөн байд юм бэ. Дээр нь суужиж би хөлөө тавьсан чи өргөдөөд ээжээ би хөлөө тавиагүй дандаа өргөж явсан гэсэн. Тэгээ энэ хөөрхөн яриа нэг сонссон чи нэр амар хөөрхөн санагдсан. Бүгдээрээ л нэг хан амтныг хайрлсан тийм үтэй байсан. За тэгээ бүгдээрээ цаанаа үзчихэд бүгдээрээ далайн хоол идсэн. За Таиланд бол хоол нь бол үнэхээр таалагдсан. Ямар ч хоол одоо байсан гоё санагдсан. Яг гэвэл бид нар ингээ бай газараа байнга л нэгэн хоол иддэг штэ. Тэгэхээр тэр бол эзэдэл гоё л байж ч юм уу эсвэл одоо зарим нэг хүмүүст нь нөгөө нэг байнга иддэг хоолндоо тасаад тэр хоол муухай энэ хоол муухай гэд тийм өнүүд байгаад иддэг. Манай гэрийнхний өнүүд бүгдээрээ бүр хоолд үнэхээр гоё байна. Үнэхээр сайхан байна гэд би бас одоо энэ нэг аав ээж одоо нөгөө махта хоолоо иддэг хүмүүс нөгөө талаа хоолыг идээд жоохон хоошгүй байх уу гэж бодсон ч бүр үгүй шүү. Маш сайхан хүлээж аваад ямар гоё амттай бүр бүгднгээс намсаж үзээд амттай гоё сайхан байна. Ийм гоё юм идэх гэж энэ хорвоод ингээд идээд энэ гоё юмыг үзээд ингээ аялаад явж байгаа маш их баяртай нэгэл аавч хоёр мөр нүднээсээ нулимс туслуулан барай ингээл битэрийг ээлжилж ирж үнсээл бөөөрстө нэрээ би л энэ одоо энэ насандаа маш их ирч хүч энерги авсан гэж бодож байна.
аавч хоёроосоо тэр сайхан өгнүүдийг сонслоо. Ах эгч нараасаа сонслоо. Дүүнерээсээ сонслоо. Найзаасаа сонслоо. Тэгээ бид нэрээ ингээл алхан тутамдаа ингээл амар гоё баярлж байгаа хэлж байгаа тэр сэтгэлүүд ямар гоё байсан бэ. Тэр болгоныг бичиж авсан бол нэрээ би байнга өдөр болгон ингээл жоохон готрохаараа хараад тэрнээс ирчүүч нэр Зеланд. Зеланд. За энэ хаяг гэж арал дээрээс одоо ингээ хөдөлж байгаа юм бид. Их сайхан арал байна. Энэ ч сая зөндөө сайхан бичгээ өгдөө. Саунд орчоо. Зөндөө сайхан басан шумбаж байгаа. За яхаа ирээд сайхан шумбаж байгаа. Жанда одоо ингээ. За манай иргэцэн одоо тэнд ингээ ингээ хөөх ингээ байж байгаа. За манай давааны минь ингээ. Ой тий. За давааны солонгосоор нэг сайхан мэдчилгээ дэвшүүлж сайн байцгаана уу сайхан аялцгаараа энэ төргээд. 안녕하세요. 오늘은 이렇게 여행 이렇게 재밌게 해주는 За. 고모하고 삼촌하고 다 Тэ хамт олороо ингэж явж байгаа гэд. 사랑하고 Одоо эмээтэйгээ бас цуг ингэ явж байгаа гэд. 사랑해요. Тэ. 할머니 Хамари. Тэ. За ингэж манай ээжтэйд одоо ингэ ач охиноо хажуудаас уулгацсан. Энэ нэг том охиноо тэндээс уулгачихсан ингэ явж байна. За манай хин соороо тэнд өстө нэг юм гоё байна бас та. Яа ингэж ингээ сайхан сууж байна. За тэгээд хийгч манай тавгаах манай хоёр хууд байна. За манай нараа нэг наашаа хараараа. За нараа наашаа хараад хэрэг. Цэгийгч наашаа хараараа. За та хоёр нэг англиэр сайхан мэдслээд байна. 몽골어로 시작하고 Монголоор яг нараа цэгийгч сайхан мэдслэх ёстой. Тэ бичлэг хийгээд байна. Тэ ингээд явж байна. Тэ. За энэ ингээд манай хань одоо ингээд бас нэг энэ нөгөө польш хэлтэй учраас бас нэг польшоор ганц мэдчилгээ. Тэндээс нэг танихгүй нэг юм. Тэ нэг юм ихтэй ингэж олж байгаа. За манай цэгийгч маань одоо хаа хол тэр солонгосоос ирээд ингээд зөндөө сайхан амар цаад ингээд цуг ингээд явж байна да ингээд тэ одоо ингээд сайхан. За тийм одоо сайхан. Тэгж тэ. За тэгж байна тийм. За энэ нэг хүүхэн бас ингээд манай энэ юм даа. Тэ хай гэдэг юм. Яа ингээд гоё болсон. За ингээд явж байгаа манай ганц тоо энэ зохион байгуулагч ЗБ ганц тоо хөргөн маань энэ тий. ЗБ хөргөн маань энэ одоо ингээд явж байна. За энэ одоо дан маань ингээд хүчээ урдаа авах юм байна ингээд. Урдаа аваад ихээр гоё. Бид юм байна ч юм. Яаж юм. Ингээд захин дараагийн хаа яваад ардар байта. За бид ингээд манай ээжтэй одоо одоо ингээд тай массажинд орж аваад ингээд бүгдээр ингээд гарч байна да. Энэ дээр массаж гэж бичсэн байна уу хараа. За энэ нэг ийм тай массаж гэж ингээд орлоо. Энэ одоо ийм газар байдаг юм байна. За ээж тай массажинд орсон чи ямар байна? ганц юм болонгоос Тэ одоо манай дүү маань сайхан болсон байна. Тий хараа мараа сайн ээж тай массаж нь өөрөө энэ нөгөө дэлхийд бас алдартай юм массаж гэж тустай. Тусгаар номер 1 массаж явахгүй юу? Номер 1 харин тийм. Энд ээлжийн ганц мэдээ заавал энэ массаж. Заавал За. Ээж манай Одоо триш ганц ярьж мэдгүй. түрүү жоохон даралт маралт гээд орсон. Одоо зүгээр ээж манай нүд нь онгоцсон гарч ирж байна. Түрүү ээж утга хараараа тий. Тий. За одоо ингээ бүгдөө ингээд манайхан ч одоо бүгдөө ингээ машиндаа сууж аваад кемп руугаа явна доо. Тийм зайлд цэгийгч наашаа хараад. Массаж ямар хөө санагдав цэгийгч? Нэг сайхан мэдэрсэн. За тай массажиг одоо хүн бүхэн янз сайхан байна гэж ярьж байна одоо. За эднэр ингээд одоо манай команд ингээд хөдөлж байна даа одоо. За тэгээ бүгдээрээ нэгэн оройг Пукетийн оройны шоуны гудамжийг үзэхээр батон бич татсан. За энд бол үнэхээр түн бүжгэнэж бум бүжгэнсэн байлаа. Өдөр нэг тааралдаад байдаг орон орны хүмүүс энд цугласан. Ерөөсөө л доороо бүгдээрээ бие бинийгээ харан бүжиглэн алкохолон
байсан. Тэгээд бүрнэн алмаалгасан юм маань ерөөсөө ширээ болгоны хажууд тэгээл ерөөсөө хаана байна зөксөө зайгүй ингээд бүсгүйчүүд ягтууд нь ингээд бараг юугүй ховцгүй шахууд ингээд бүжиглээл байж байгаа нь үнэхээр бүр өнөд орой дээр гаргасаа бүгдээрээ эхэндээ амар ичээдсэн сүлдээ бүр дороороо сайхан харж авсан л та. За тийм оройг аав ээжүүдээ гэртээ үлдээчээ залуучуудаараа явсан. Яагаад гэвэл орой болгоо нэлээд орой болсон. Маргааш нас бүгдээрээ ус онгоцны айлыг байсан болохоор бас нэг оройтож болохгүй байх болсон. Тэгээд бид нэр нэлээд 3 гээд явхад л энэ тэр чигтээ байж лээс тэгэхээр баг өөр сайдл явагддаг юм болоо гэж бодсон штэ. Тэгээ бүгдээрээ энд ахтайгаа тэгээ тантайгаа хоёр эртэн унтайгаа байгаа болохоор өөстө дураараа сайхан бүжиглэж авсан. Тэгээд ярих бол боломжгүй юм байлээ. Хөгжим нь бол аюу чанга байсан. Тэгээд юунд Тайландад байхад ер нь бол очоод бол зардал бол үнэхээр бол боломжтой хямдхан Европ орнуудыг харьцуулахад за Монголтой харьцуулахад ер нь бол нэг тийм яг нь сонголт ихл байгаа болохоос нэг амар тийм хямдхан нь бол нэг мэдрэгдээгүй. Бидний хувьд бол нөгөө Европт амьдардаг, Швед амьдардаг болохоор Швед мөнгөөр харьцуулахад юмнууд нь бол үнэхээр хямдхан байсан. Тэгээд бүх үзүр үйлчилгээ нэдэ үзэж харсан юмнуудынхаа хүнс мүнс тиймэрхүү мөнгнүүдийг бид нар оруулчихъя. Тэгээд эндээс явж байгаа болохоор онгоцны зардал жоохон үнэтэй туссан болохоос ш оцсныхоо дараа бол үнэхээр бас боломжийн бүх юм нь гайгүй. Тэгээд тэр хоолунд ч гэсэн аюу сайхан идчих боломжтой дайггүй санагцсан. Тэгээд бүгдээрээ тэр ус онгоцны аялал хийгээд тэгээд массажинд ороод тэгээд альчаалаа шоунд явчаад тэгээд ус онгоцоор яваад тэгээд массажд нь орж сайхан альчаалаа тайлж авсан. Тэгээ бүгдээрээ юу дуусна гудамжныхын хоолыг идэх гэж явах гэсэн боловч бүр ядраад хэдүүлээ суучаад дүүгээ оч хоёрыг олж нэг юм шортлог авч идсэн. Яг тэрүүгээр нь яваад янз бүрийн хоол амталж идэх байсан бол хэтэрхий орой олцсон болохоор тэгээд айгүй ядарсан байсан болохоор амталж идэж чадаагүй. За тэгэл найзтайгаа дүүтэйгаа дураараа сайхан бүжиглж авлаа. Аялал ер нь хамгийн гоё дурсамжтай юм сэтгэлд чи юу үлдээ тэрийг хамгийн гоё дурсамжтай далаагаар энэ дэвэр явуулсан стайл тэр гоё байна. За баатар. За энэ бүр одоо ороо оронд оршин суудаг одоо шивээ юу
Солонгос Монголын голоос ахтууд яг өөрөө сууж солон болоо хамгийн гоё. Гүн тийм явсан. Хоёр өдөр багын жилийнхэн баяр хөөрөлдөж ирсэн маш их сэтгэл өндөр байна. Манай цаашдаа зөвхөн бидний сайн сайхан өсөн өрөөё. Хүүхдийн өвлөөс юм сон ингээд халуугаад ирсэн. Далаараа хамгийн гоё байлаа. Өстой гоё. За Намс таацлаад ирүүл их хүсье. баярлаа. За Миний хоёр хүү ахын хоёр тэр багч 25 жилийн тэмдэглэж байгаа наав маш баярлж байгаа шүү. Тэр багч гэж байгаа шүү. баярлаа. За нараа Хоёр найзынхаа өрмийн 25 жилийн гэрээсээ бараг гардаггүй үйл ирсэн байна. Тэгээ хоёр найзтай хайртай шүү. Энэ аюулын бүх юм нь надад хамгийн гоё, бүгд гоё байсан. Яг өөрөө ах トゥ нэр шиг илэрхийлээд би чи багаасаа бараг ингээ хамтдаа өссөн бүгдийг мэднэ. Энэ эдтэй олон жилийн дараа уулзсандаа бүр маш баяртай. за сте. Шивэдэр баярлаж. За Beschwerde sig. Det Jag tycker om mina naglar och poolen är jättebra och vattenparken och jag saknar min hund. За минийс нэг юу байлж. Асуусан юм. За. За програм гэрсэн дарс маш сайхан өнгөрүүлээ. Тэгээ 25 жилийн баяртай өнгөрсөн маш их баяртай. Хоёр цааштай амжилтанд цаашдны ирээдүйд өндөр амжилт хүсэж. Тэгээд төрлөөдөө хэлж байгаа шээ. Хүсний юу. Тэгээд дээрээс нь миний төрсөдөр подкастад болж байгаад маш их баяртай. Энэ жил надад маш их аз жаргал өрнө гэж найдаж хэлтэй байна. Тэгээд бүгдээ өнөөдөр сайхан миний төрсөдрийг сайхан хэмжээд маш баргаш зам гарцгаана. За баярлалаа. За баярлалаа бүгдээ. Бид оронааш эрэхтэй юу Таиландын Бангкокийн онгоц модал дээр нэлийн урт хөлөөлөгтэй байсан болохоор бэлэг төрсөлийн зүйлийг нь бүр тухта сайхан удсан. Тэгээд ямар нэгэн орноор явахдаа онгоцны бодлоос нь бэлэг төрсөлийн зүйлийг авал их зүгээр санагдсан. Яг тэр орныхоо үндэсний хэв шинжээг агуулсан янз бүрийн гоё юу гар урлын гэр бэлэг төрсөлийн зүйлээс гадна гоё тэр орондоо хамгийн гоё гэсэн гоё амттан одоо юу байна бүхэл зүйл онгоцны бодол дээр байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр нөгөө бидэд нөгөө нэг all town-аас бэлэг дурсгалын зүйлээ цуглуулсан байсан болохоор дараа нь явахдаа онгоцны бодлоос авмаар юм байна да гэж бас бодсон шүү. Гурлаа нэг ядарсан амттал явсан шүү Бангкокийн онгоцны бодол дээр. Тэгээд нэг бидэд юунд орсон штэ нэг Таиланд Пхукетийн юу гандан чалуун ганданд ороод тэгээ бүгдээрээ нөгөө нэг бурхан шашин бид нар чинь нөгөө нэг буддизм болохоор бурхан шашны ямиг харахаар бүгдээрээ сэтгэл зүрхнээс ингээ маш их залбирч байгаа юм чинь бүр өөрөө ирэхгүй орхоор л эргэн тойрон ийм гоё алтсан ийм гоё бурхан байгаад байгаа болохоор бүр өөрийн сэтгэлийн гүнээс л гоё залбирах мэдрэмж гарч ирсэн шүү. За тэгээ бид нарын нөгөө нэг массажны газар солио үнэхээр гоё эсэн. Яг массаж хийлгэж байхдаа бүгдээрээ ядарсан өрөөнд орсон болохоор зураг бичлэг авч чадаагүй дараа нь гарч ирснийхаа дараа хэсэг иргэн тойрных нь бичлэгийг хийгээд үнэхээр гоё тийм агууд гоё тийм ойд байгаа юм шиг тата мэдрэмжтэй үнэхээр гоё газар байсан. Тэгээ хоёр орсон болохоор өнцөн гарч ирээ охин битээр олон нэг ч гэсэн бичлэг хийчих юмсан гээд гарч ирээг хүмүүс хайгадаг олог бүгдээ гар явцсан байсан. За маргааш нэгээд аав ээжигээ дагуулад бүгдээрээ шопинг хийсэндээ нөгөө хэд маань Монгол руу очихдоо нэг хүмүүстэй бэлгээ дутаа авцсан гээл бай юм үзэл нэг тийм юм авчих юмсан юм тэрэндээ тийм юм аавна гээл явал бэлэг цуглуулсан. Тэгээд тэнд all town явж байгаад маш гоё ингээд цэцгээр
зохицуулсан гоё кофе шопод орсон. За эдний амттан бол үнэхээр гоё. Тэр жимснийх нь шүүснүүд бол үнэхээр яг 100% жимсний шүүс. Тэгээд үнэхээр гоё амттай байсан. Бүгдээрээ тэр донд явангаас нэг юунтай хөтөлбөртөд оруулсан байсан болохоор орж гоё тэр амттны намталж тэр 100% жимснийхэн шүүсийг ууж гоё 5 дахьтаа орчин гоё амттан мэдэрсэн шүү. За бүгд хиймэлч гэсэндээ үнэхээр гоё бас харагддаг юм билээ. За тэг явахынхаа яг урд нь бүгдээрээ хот бот орсон. Бүгдээрээ нэг талан гаралтай болон ерөөхдөө өршөлтөө олныг хийдээгүйсэн болохоор энэ хамгийн сүүлд явахынхаа өмнө орсон хот бот бол үнэхээр гоё байсан. Амттай тэгээд үнэхээр гоё. Бүр өстө нэг хөсөг гартал сайхан бүгдээрээ шилтөхөөл идэж аваад альчаалаа тайлж аваад тэгэл тал дэшээ нутгийн зүг явсан да. Тэтгэх онгоцны бодол дээр бидэд Пхукетийн онгоцны бодол дээр очиад хэмтэр нэрэ Таиландын бодолд нэг 2 онсон. Тэгээд тэнд жинхэнэ яг нэг Таиланд хоолнуудыг амталсан шүү. Нэг яг нэг үндснийх нь хоолнуудыг амталсан. Энэ нөгөө 100% нөгөө жимсээ хатаасан жимснүүд нь үнэхээр таалагдсан. За өөр газар нөгөө энд байгаа боловч яг Таиландд байгаа тэр хатаасан жимснүүд яг жинхэнэ гоё илүү дутуу ямар нэг юу орц байхгүй яг 100% жимсний амт надагдаад үнэхээр гоё таалагдсан шүү. Тэгээ онгоцны бодол дээр байдаг нэг юм бүфе ресторанд хоол идэж үзсэн. Тэгээд бас нэг таалагдаггүй. Үнэн нэг үнэтэй үндснийх нь хоолууд юм болоо гэж бодоод орж идсэн боловч хоолууд нь үнэхээр нэг таалагдаггүй. За тэгээ уртсамыг толон гэртээ ирээд ээжийнхээ бүр гараар ээж минь бүр ингээд өдөр болгон гараараа өрөм хайлуулж гаргасан шар тосоор одоо их чигээ явуулсаар өнгөрлөг зууж идэж алжаал ядраа тайлсан. За ээж минь бүр сэтгэлээ шингээж бүр өөрөөсөө хайж ийм 12 жил сэлсэн мөнгө аяга. Тэгээ нутгийнхаа 100 жилийн бэлгүүдийг охиндоо бид хэдэд ингээд авчирч өгсөн. Тэгээ бүгдээрээ л сэтгэлээ шингээсэн маш гоё бэлгэнүүд авчирч өгсөн гэрийнхэндээ үнэхээр их баярлалаа. Бүр борцог хүртэл хийгээд ааруулыг бүр жоохон ааруулж авч амар их ааруул бүр хэдэн жил идэхээр юм шиг ааруул байсан шүү нэрээ. Тэгээ хурж ирээ бүх бэлгэнүүдийг тухайн үед ерөөсөө задлж үзэж чадаагүй. Тэгээл юунд их мантай маш зав байсан болохоор гэртээ ирээл бүх бэлгэнүүдээ задлж үзэж баярлаж талархснаа бүгдээрэнд нь хэлсэн байгаа. Тэгээд бүх ингээд сэтгэлээсээ гоё бэлэг авчирч өгсөн, бэлэг явуулсан та нартай бүр маш их баярлалаа. Бүгд л бид нартай маш их үнцэнтэй, маш сайхан бэлгэнүүд байсан шүү. Тэгээд үнэхээр тийм Монголынхаа юмыг шингээсэн бэлгэнүүдийг бол илүү их таалд юм билээ. Бусад юмнуудыг бид нэг хаанаас ч худалдаж авах боломжтой болохоор нэг тэгж юу ядгүй Монголын гэсэн юмнуудыг үнэхээр гоё таалагдсан. Тэгээ Солонгостойгоо хоёр маань бэрэгч даавгүй хоёр маань Солонгосч одоо цахилгаан бараа болон гоо сахныхаа бараа гарчин зөвөр номер 1 шүү дээ. Тэр хоёр маань тэрийг бэлэгдээд бүр нөгөө нэг iWatch Samsung Watch биднэрт бүгдээрэнд нь авчирч өгөөд тэгээ гоо сахны маш хөөрх юмнууд охинд маань авчирч өгсөн. Тэрэнд охинстай маш дуртай байсан. Үнэхээр тийм гоё юмд аягүй дуртай байдаг байхгүй тийм хөөрхөн идэвхтэй тийм хөөрх юмд аягүй дуртай байдаг болохоор тэр нь үнэхээр их таалагдсан шүү. За тэгээ бидний зургнууд үргэлжлээд байгаа талан сууж тоглон үзээрэй.